What's up? За сайн бацхан уу. Жохон томоотой эхэлнэ. За ингээд нэгэн дурлалын тухай. Дахиад нэгэн түүхийг уншгаад бэлэн болсон байна. За тэгээд юу юугүй шууд энэ түүх рүү орох уу? Шууд орч. Шууд орч. За. За нэг балаа дурлал. Ха. Энэ түүхийг балаа дурлал гэж үгээ нэрийсэн аа. За. Би оюутан байхдаа нэг охинтой танилцаад би ерөн сургуультай од байсан юм аа. Ха. Гитар тоглодог, бас гитар заадаг. Тэгээд тэр оны 12 сарын 11-нд нэг үдшилгээр танилцаж байсан юм. Тэгээд анх бол надад таалагддаггүй байсан. Нэг их зантай хүн шүмжлээд байдаг тийм охин байсан. Тэгээд тэр үдшилгээр би ханхуунд болоод тэр гүнжин болж байсан юм. Тэр цагаас ер нь холбоотой болоод бид хоёр хичээлээ манай сургуулийн Б1 давхарт ер нь хичээл хийх бололцоотой тохижуулсан газар байдгийг гинэ Б1 давхар. Хичээлээ цуг хийдэг болоод тэгээд намайг гоочлоод өмсөн зүүснээр минь гоочилдог нэг сонин охин байсан хаа. Яг хөө тэр үед оюутан олсон хэдэн мөнгөөрөө жоохон тиймхэн хувцас авч өмснө. Би тэгтээ нэг загвар хөөдөггүй л дээ. Хаа. Тэгсэн нэг өдөр орой уулзъя гэд манайх баян бүрдэд тэднийх сургуулийн хажууд тэгсэн оройн нь уулзъя гадуур алхъя гэд тэр өдөр нь яг 12 сарын 21 болж байсан. Бид хоёр тэгээд танилцаад нэг удаагүй чатлаад ер нь дотносоод эхэлсэн байсан. Тэгээд гадаа хүүтэн байсан болохоор нь за харьлаа гэсэн чинь би гэрлүүгөө ормооргүй байна. Би гэрлүү ормооргүй байна гэсэн юм байна л та. Тэгээд хаана хонох гээд байгаа. Тэгээ хаана хонох гээд байгаа гэсэн юм ааш. Хаана хонох гээд байгаа гэсэн чинь хаач яах вэ гэдгийг. Юут гэдэг шүү. Ха. Би буудалд хоны гэд хэлвэл бараг тгий гэх гээд байгаа юм чи. Ха. Тэгээд ядаж байхад оюутан хүнд ямар буудлын мөнгө байх биш. Тэгээд бид хоёр сургуулийн жижүүрийг таньдаг болохоор Б1 ороод хончий гэсэн за гэд оруулаад бид хоёр сургуультай хонсон байдаг юм аа. За тэгээд тэр өдөр ер нь гоё шин байсан. Мартаарай. Энэ үйл явдлаас хойш гэдэг. За тэгээд тэр орой надад хоёулаа байж тэ энэ хоёр сургуулийнхаа Б1 давхарт уу? Тийм байна. За Б1-гээ шалгаарай. За мартаарай гэсэн биш үү. За тэгээд тэр орой надад хоёулаа оноо цуг гаргая гэд. Тэгээд оноо цуг гаргахаар болвоо. Сургууль 24-нд амарсан. Тэгээд би сургууль амарсан болохоор мөнгө олох хэрэгтэй гэд дуудлагын жолоочоор ажиллаад өдөр шөнөгүй ажиллаад ямар ядаргаанд орсон. Амар ядаргаанд орсон штэ нойргүй яваад гинэ. Чаус. Тэгээд би 12 сарын 30-нд хүртэл ажиллахад 800к хийж байсан. За тэгээд 31-нд хоёулаа эхлээд гадуур болцъё гэд. Бид хоёр гадуур зугаалаад Шангрила дээр хагас ажиллана гэд үнтэй хоол идрээсэн захиалаад ядаж байхад амар өлөн ховдог охоо. Хахага амар хитэн. За тэгсэн чинь 340к-гаар хоол идээд гараад ирсэн байдгийн. За тэгээд орой боллоо. Тэгсэн тэр охин аав ирсэн гинэ гэдэг. Ууг нь найзаас нь сонсчоод аавгүй ээжтэйгээ байдаг, ээж нь ховдод байдаг гэж сонссон юм. Тэгээд юун аав билээ гэсэн чинь манай аав гэдгийг тэгээд би аав чинь байдгүй үздэй гэсэн чинь юу солиороод байгаа гэд явчтیں۔ За тэгээд орой он гаргах төхөөд байдаг аав нь ирсэн гэд байдаг. Ууг нь тэдний гэрт оноо гаргана гэд бодоод байсан чинь би тэгээд шампасаг торт гэд бүх юмаа бэлдсэн байсан. За тэгээд он гарлаа. Тэгээд бүр уурч хүрэх шиг. За тэгээд гинэд маргааш нь Таиланд явахаар болчт юм да. Хин бэ өөрөө? Үгүй нөгөө охин. Охин Таиланд явчихсан. За. Юу яах гэж явах чаан гэсэн чинь аав ажиллаар дагуулж явна гинэ. Тэгээд онгоцны буудал хүргээд өгчих гээд. За таксидад хүргэж өглөө. Тэгсэн намайг монхруулаад би ч гинэн байж одоо аав ирж байна чи харагдаж болохгүй гэд духан дээр үнсчээд. За байж тэгтээ энэ юу болоод байна байж та үнсчээд одоо буцаад яв гэд явуулсан. За тэгээд нисгээс өмнө
нисгээс өмнө чат бичээд ярьчаад нисээд явсан таг алга болсон хаа. За тэгээд яг 7 хоногийн дараа найз нь марал чамайг хуурч байсан юм аа. Чамайг чадах гээд чамайг хуурч байсан. Намайг уучлаарай гэдтий. Юу вэ? Oh my god. За, чамайг чадах гээд чамайг хуурч байсан. Намайг уучлаарай гэдтий. Тэгсэн нөгөө нисээд явсан охин маань аав нь биш нэг баян залуутай оноо гаргаад баян залуутайгаа аялаад явсан байт юм аа гинэ. Яа базар байна. Тэгээд шагрилаа дээр орсон биш үү? Иш нөгөөх нь чааваас хэдэн хоног нойрхгүй явд 800к. Ямар муухай юм бэ тэр охин. Йоо. За тэгээд чат бичээд синдээд бүр юу ч бичихгүй би бас амар дурлцсан гинэ. Ядаж байхад хаа. Ер нь л тэгээд 175 см өндөртэй урт хөлтэй хөөрхөн охинд дурлахгүй гээд ч яах вэ? Хаа. За тэгээд холбоогүй болоод сургууль ороод сургууль дээр таард юм да. Тэгээд надаас уучлахгүйгээд хүрээд ирдгийн. Би гайхаад тэгээд арай гэж бултчаад байжсэн чинь найзтай таарад тэгсэн нөгөө залуу нь гадаад руу тэгээд гадаад руу очингуудаа тэнцэн үлдээсэн. Тийм гадаад руу очингуудаа тэнцэн үлдээгээд ирсэн бэ лээ. Юу болоод би ч тэр нэг залуу дагаа явсан юм байна шүү дээ. Тэгснэ тэрийгээ үлдээчээд буцаж хурж ирээд манай үнээс манай талын үнээс уучлах байгаад байгаа юм. Наад охины чи үлдээсэн байгаа юм. Нөгөө залуу нь наад охины чи үлдээчээд явцсан байгаа. Тэгсэн нөгөө залуу нь гадаад руу очингуудаа тэнцэн үлдээд ирсэн юм бэ лээ гэнэ. Харин наад охины чи үлдээсэн. Ямар. Хогин штэ ер нь бол хогин үстэй. Одоо би бол хогин л гэж бодож байна. Йоо. За тэгчээ за үргэлжлүүлээ. Ирсэн нь энэ юм бэ лээ. Ирсэн байлээ хаа. Тэгээд аргалаад ирсэн нь энэ юм бэлээ гэж штэ. Арай л гэж ирэн штэ хагны газар. Тэгээд би эргэж харьцааг юм да гинэ. Яаж харьцсан? За тэгээд ер нь л кино шиг л юм болсон байд юм аа. Би энэ охиноос болж тамхинд хүртэл орж билээ. Уг нь тамхи татдаггүй байсан хаа. Одоо бол ихнэр хүүхэдтэй болсон. Тамхинаас гарсөө. За нэг юм нэг гойж гэх юм уу тийм дурлал байна. Ястай нэг балай түүхлэн да. Йоо ямар амар юм бэ? Тэр охин бол ямар амар бүх зүрхтэй юм бэ те? Тэгснэ эн чинь бас жоохон тодорхой хэмжээгээр хугацаас өнгөрсөн л юм байна шүү дээ тий. Тэгэд одоо гадаадад үлдсэн нь бол тэгээ шангаа хүртэж одоо яалтай байлаа охин. Тэгээ бүр тийм амар сэтгэл гаргасан биш. Хэдэн хоног нойргүй, хоолгүй бараг л тэр охиныг зугаатай жаргалтай байлгахын тулд ингээд дуудлагын жолоочоор ингээд хайжлал. Тэгээл тэгсэн чинь нөгөөтгөн Шангрила эднэр ол амар өлөө гэж. Хөөх манай залууг яаж ийна? Бүр иймэрхүү түүхнүүд уншихаараас муухан хүмүүс асуусан. Муухан байна. Гэхдээ нэг эхлээ уг нь гоё хөгжилтэй явжсэн. Ямар муухай сайд. Тэгээд юу шүү хөө? Энд чинь марл гэдэг нэртэй юм шүү. Марлаа. Одоо чи хэрхэн амьдарч байгаа вэ хөө? Марлгийн нэрийг бичсэн юм. Тийм, марл чамааг юу яасан юм аа. Бүр энэ дэлгээ хэлсэн юм уу? За. За тэгээ марлаа. Тэгээд чи хэрхэн амьдарч ин да? Манай хүн бол ихнэр хүүхдтэй тамнаас гараад гоё амьдарч ин. Чи яаж ин да хөө? Бид нөрөө түүхээ хэлгээгээр баярлалаа баяртай. Гэхдээ ер нь бол яг эрэгтэйчилдгээ битгээл эмэгтэйчил ял гендерийн хувьд бол нэг ялгааг болохтой ер нь хүн хүнээл яг эвддэг хүн хүнээс болж эвдэрдэг буруу зам руу ордог ер нь хэцүү байдалд үйлддэг тэр нэг тэгтэл нь бити нэгнийгээ зовоогооч гойж гинэ зүгээр болилдоо хайрлаж чадахгүй бол болилдоо тий. Гэхдээ ер нь бол яг тухайн үедээ амар хэцүү балай амар шаналлалтай үе өнгөрсөн ч гэсэн цаг хугацааны ихээр ер нь бол цаг хугацаа бүгдийг идгээдэг. Тэгээд ирээдүйд те олон цаг хугацаа жил сар өнгөрсний эцэст бас аз жаргалтай их нэрээ болсон байна, гэр бүлээ болсон байна те. Тэр чинь бас ингээд сэтгэл бас тиймээд эмчлэгдсэн байж штэ. Гоё. Одоо яах вэ тэгээд өнгөрсөн. Яах вэ? Чи яах вэ? Яг нэг юм үтсэн л штэ. Одоо яалтай л гэдэг. Нэг юм хүн үзэх ёстой гэж эморч үзэх ёстой шархалж одоо ёстой ч биш л дээ зүгээр нэг юм амьдрал байдаг л зүйл, хэвийн зүйл. За окей. Гоё түүх байна гэхгүй. Балай түүх байна. За баярлалаа. Гоё түүх байна. За баярлалаа guys. За дараагийн түүхээр болцгоо.